Муухай юм аа. За энэ бол ерөө гол маань байна. Эндээс одоо ялбгийн гол хөшөөтийн ялбаг гэж ийм уулын гол орж ирж байгаа. Энэний ихэн дээр алтны компаниуд газар ухаж байна. Одоо ус нь бол нэг иймэрхүү өнгөтэй орж ирж байна. Ингээ ерөө голтой ингэж нийлж байна. Эннээс доошоогоо ерөө гол маань нэг ийм нэг ботгорсон ийм кофе шиг урсж байна. 2011, 10, 11, 12 онд орхон гол бол ингэж алтны ус орж түүнээс хойш өнөөдрийг хүртэл тэнд амьдардаг загас гэдэг амьтан байхгүй болсон. Дагаж нутгалдаг айл амьтнууд нь мал нь цөөрсөн, амжиргаа муудсан. Одоо энэ Минжин анга энэ хөвчд одоо ингэж алт угааж усын шууд ингэж голдоо нийлүүлж байна. Хөшөөтийн ялбаг гэдэг ийм газар байгаа. 100 хараагаас цаашаа даритаар даваад 40 км газар ингэж алт угааж 3-аас 4 хятад эзэнтэй компани байдаг гэж байна. Тэгээ одоо энэ их сайхан голын маань ингэж бузруулж байна. Энэ Монголын ард түмэн, Монголын баялагийг сөнөөж байна. Хэдэн хятадын түүний гар хөл болсон монголчууд одоо мөнгөтэй болж энэ юугаарч үнэлэгдэшгүй, юугаарч нөхдөшгүй энэ байгалийн бол ингэж хөөд сөнөөж байна. Эннээс доошоо одоо ингээд Венгер цохоо их алт цаашлаа бугант гэдэг энэ гой газ үзэсгэлэнт газрууд байдаг. Эдгээр энэ загас бол мөн одоо ард иргэд нь бол амьдрах юмш нөхцөлгүй болж байгаа юм. Энэ бол шороотой ус биш, энэ бол хортой ус. Доошоод ерөөсөө ингээд цаашаага явдаг юм гол байна. Үнэхээр сэтгэл энэ сэтгэлмээр хэцүү юм байна. Мэргэжлийн хяналтын юу гэж хэдий байгаль орчны яам гэж байна. Нутгийн ард иргэд бол одоо өөлн дуурахаас өөр ямар ч арга хэмжээ авч чаддгүй гинэ. Ийм л юм болж байна энд.